Төрийн сойрхолд Монгол улсын соёлын гавьяц зүтгэлтэн Цогдоржийн Бавударж зүрхэн чандаас номоос хулан өгүүлэг нутаг минь ямар сайхан байна вэ? Зээ охин нь ийн хэлэхдээ хоолой нь чичирхийлж байлаа. Тэрбээр хэсэг зуур чимээгүй явсны дараа сая амнээж манай нутаг их сайхан зуншиж байгаа юм байна. Тийм ээ өвөө гэж түрүүчийн хийсэж илүү цоглог өнгөөр дуугарав. Өвгөн зээрд морныхоо өнжмөл дэлийг ширтэн бодлого ширч явлаа. Бодолдоо гүн автснаас зээгийнхээ үгийг сонссонгүй. Зээ охин нь нөхөртөөгөө харь хэлээр дуржгантал ярилцж хөгжилдөөд өвөөрөөгөө хандан түрүүчийн үгээ давтан хэллээ. Нутагтаа ирээгүй энэ 5 жилд говь тал нутаг хэдэн хүрэн бөөрг минь огт өөрчлөгдөөгүй аж. Харин өвөөгийн минь үс цайж нүүрэнд нь яасан ч олон үрчлээ нэмэгдээвэ гэж зээ охин санаа алдлаа. Өвөөгийн минь чихч хатуу болсон бололтой гэж өөртөөгөө яриад морио даврин өвөөтэйгээ 100 зай холбон ойртлоо. Өвөө, энэ зун манай нутаг их сайхан зуншиж байгаа юм байна тийм ээ гэж нилээд тод дуулдахаар хэллээ. Цагаад өвгөн охин руугаа нэг сүрхий гэж тогтоож хараад эмээл дээр гаралгүй хуудсан болохоор эв хавгүй өргөд хэцүү байна уу охин минь гэж тэс өөр юм зөрүүлж асуув. Зүгээрээ өвөө, харин ч сайхан байна гэж хэлэхдээ охиных нь нүд очтон гялалзж байлаа. Өвгөн тийм ээ охин минь, манай нутаг сүүлийн хэдэн зуун сайхан байгаа гэж сая охиныхоо асуултанд хариу хэллээ. Цагаад өвгөн хүрэн атны бүхний хооронд байдгаараа бие барьж атны урд бүхийг тас тэвэрсэн буржгар үстэй хар арьстай эрийг дургүйхэн ширвээд бурантгаа докторов. Машинаас бууж ирмэгцээ манай найз гэж танилцуулаад байсан. Хаа тэр холоос ингээд дагуулад ирж байгаа юм хойно нөхөр сүудэрн байхаас зайлахгүй. Сураад л боловсроод л энэ олон жил их л сүрхий яваа гэж дуулдаад байсан юм. Ийм юмтай нөхцөж явсан байх гэж. Өвгөн ийн дотор хүнтэйгээ нударгалцах нь холгүй бухимдж явлаа. Зуны ихэнх сар хуртай бороотой эхэлсэн болохоор энэ зун газар дэлхийч гэж ёстой дэлгэнэхэндээ гэж өвгөн өөрөө өөрийгөө тайвшруулах айтаж явлаа. Тэртээ цэнхэрлэгт загасчны завиг элтэй дайвалзсан байсан 3 гэр ойртох тусам 3 ширхэг өдрийн от гинт өмнө гараад ирвүү гэмээр тод цагаан өнгөөр цайвалцгааж. Өвгдөөсөө өвлсөн нутаг ус хэдэн адуу малаан бараадан амар амгалан аж төрсөөр насны цээлд тулж яваа өвгөн цагаатай олон хүүхдэд дарагдсан охиноосоо галын зээгийн авч үлдсэн нь энэ хулан. Цаг үе өөр болж байгаа болохоор зээгийнхээ сурыг хол ойр явъя гэсэн хүсэл бүхнийг биелүүлэх гэж хоёр хөгшин хамгал сэтгэлээ зориулж хурааж хумсан жаахан бэл бэнчин гэж нэмгэлжээ. Гэрийн бараа ойртохын хэрээр зээрд марных нь хөлөх өнгөрч хоёр чихэн сарталцсан. Хин адуу мунч сэргэг сайхан амт шүү. Зарим үед хүнээс ч дээр гэж өвгөн өөртөө бовтонлаа. Охин нь нөгөөх бужир үсттэйгээ харь хэлээр дуржгантал ярьж учир зүггүй нээлтэн хөгжилдөнө. Гэрийн бараа ойртсоор 3 гэрээс тийм ч холгүй нилээд алсуур тойруулж татсан төмөр торон хашаа үзэгдэх хагаад түүн дотор ганц хул зүсмийн адуу идээшлэх аж. Охин өвөө, энэ юун адуу тусад нь ашсан юм гэж сониучрахлаа. Өвгөн энэ ганц адуу юу? Хулан байгаа юм хөөрхий. Хулан.
хулангийн байдас гэлээ. Өө тийм үү? Хулан юм уу? Ямар гоё юм бэ гэж дуалдаад мөнөөх буржгар өстрүүгээ сонин болгон хөөрч байгаа бололтой дахиад л харь хэлээр шулганаад эхлэв. Уяач нэртэй энэ хідэн хөөрөв харцууд адуугаан хулангийн цусаар сэлбэн энэтрэгээл хөөрцөглөн давхилцаар хулангийн сүргээс нэг охин даага таслан элдэж авчираад хашсансан. Хэд хэдэн баг азарган үрээ хашаар нь оруулж гიშгүүлэх гэж оролдож үйлэн үзлээл гэцгээж үсв. Нөгөө азаргнууд нь хулангийн байдсанд нэг тангаруулад дахиж ойртсонгүй. Хулан гэдэг адууч нь ястай хулан л юм гэж шогширцгоож байсан. Монгол алдамрууд. Үг хэлээд ямар үг авах биш. Өөрсдөө нүдээр үзэж байж нэг мөр болцохоо гэд зөнд нь орхисон. Яг л мөрөөрөө болж байна гэж цагаатай өөртөөгөө ярьсаар явлаа. Хоёр нохой гэрийн сүудрээс босч давталж байгаа хөл өмбөгчин шиг ухс хийснээ эзнээ танингуут шороо манс хийтэл зог тусцгаав. Буржгар үстэй хар арс дээрд бүхэл зүйл сонин садан байгаа болтой их зузаан харуула угтан тултал тэлэн инээд алдаж том цагаан шүдэрээ хөвж яваа үйлсийг юугүй урж тасчаад хайчих нүг имээр дээшээ овс хийн. Нутаг орноо санахын дээдээр санаж битгэрснээ сая л мэдэрсэн охин нь өөрөө аяндаа мэлмрэн гарч ирэх нулимсаа арчаад дийлэхгүй байгаа бололтой толгооныхоо нэмгэн алчуураар үе шударна. 3 гэрээс хүүхэд хөгшд нийлсэн 10-20 хүн дэрхэн гарч ирж холын зочдоо сониучрхан таслаа. Цагаатай өвгөн зочдоо уян дээр буулгаад морь тэмээгийн хөтлөөд хөдлөв. Өвгний царай их л баргар байхажээ. Нэгэн далд завуур түүнийг дотроос нь түншээд байгаа нь илт. Бараа нь үзэгдэх хэдэн адуу хэсэг бүсэг тэмээн сүрэг рүү ногт бурамтгийн суллаад тавьсан адуу тэмээ хоёр хошуу хандуулав. Өвгөн сажлуулсаар 3 жилийн турш хорьсон хулангийн торон хашаанд хүрлээ. Торон хашааны их үзүүр нэгэн бөөргийн оройгоос эхэлжээ. Тэр бээр мориноосоо бууж жингүүдийн нар руу нэг хэлм хийгээд ногоон бөөргийн орой дээр тухлан суулаа. Сурсан зангаараа ганц нүдний дурангаан гаргаж ирээд 408 зөвхөс тухтайхан дуран гүйлгэлээ. Тэгээд 3 гэрийн зүгт гунигтайхан харав. Цагаатай сэтгэл нь тав гүйтэх болгондоо богинох ногоон писүү саруултай гаансаа ойрхон нэрдэг зантай. Энэ удаач гаансаа тэмтрэн гаргаж ирээд ойрхон нэрж суулаа. Хэсэг зуур ийн саатаад өвгөн торон хашааны ам руу алхав. Шуудхан явж очиод хашааны бэхлэгийг суллаж алсуур дугуйруулан татсан торон хашааны нэг талыг тэр чигээр нь унгаж орхив. Ойрхон сэртэлзэн зогсож байсан хулангийн байц биш тийш дөрлөлдсөн байснаа газарт ханаран унсан хашлага дээгүр дээр гихч үсрэн цойлж амгалан хөх талын тэртээрүү нарийн шар тоос басган отлоо. Цагаатай мөнөх бөөргийнхөө орой дээр дахиад л ирж товхолов. Писүү саруултай богинохон гаансаа ойрхон нэрх зур Монгол алдамрууд гэж хэнд ч юм хэллээ. Хулан минь ижил сүрэгтэй очиж нээлттэй. Энэ хөөрөв хөнгөн харцуул нэгийг бодоосоо гэсэндээ өдий хүртэл чамайг тавьж явуулаагүй юм шүү. Тал нутгийн эрх танхил хулан чи миний хайртай зээ хулангаас минь ямар ч байсан дээр юм. Амьд амтэн бүхэнд өөрийн удам угшлаа цэвэр дагшнаар нь авч үлдэнэ гэсэн дотоод зүм байдаг. Тийм цээр, тийм хориг заавал байдаг гэж уруулан хөдлөхдөө үрчлээтэй шарааг нь даган урсах
цэхэр нулимсыг мэдрэгчгүй суулаа. Зуны дунд сарын тал нутаг наран дор дуняартан хөхөмдөлсөөр. Зөхөлөгдсөн цагдоржийн бавуударч 2019 он. Уншсан Эрхэнбаярын Баттарж 2025 он.